улаан гэрэл. Ногоон гэрэл хүлээж дисэхгүй бол таны тэс өөр гэрэл хүлээж байна. Хүмүн чи ногоон гэрэл хүлээчихгүй яав. Монгол хүн Монголын баялаг. Зөрчлийн онооны журам хэрэгжээд бас тодорхой хугацаа өнгөрч байна. Тэр жолоочийн даатгалтай холбогдож байгаа холбогдол нь бас иргэдэд бас янз бүрээр ойлгогдож, даатгалын компаниудын зүгээс, замын цагдаагийн зүгээс бас нэг хоёр янзын ойлголт яваад байгаа. Замын хөдөлгөөнд оролцоно гэдэг бол нийгэмд хариуцлага хүлээгээд бусдын өмнө та одоо шинэ Б ангиллын жолооч бусдын өмнө 5 сая төгрөгийн эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хариуцлага хохирол учруулах юм бол тэрийгэ төлөвлөнө гэдээ явж байгаа тийм ээ. Одоо манай хуучин байсан талон гэдэг ойлголт байгаа шүү дээ тийм ээ. 3 цоолдог байсан ойлголт. Тэр энэ бол одоо зөрчлийн оноо гэдгээр одоо манайд хэрэгжиж байна. Зарим улс оронд болохоор зөрчлийн оноо бол хуримтлуулаад 0 онооноос ингээд оноо аваад торхой төвшөнд 15 оноо ч гэдэм 12 оноо ч хүрэх юм бол их нь хасагдаг жишээ нэ тийм. Тэгэхээр манайд бол одоо жишээ нь орчин зөрчлийн хэмжээнээс хамаарат 0-оос 5 оноо хасж байна тийм ээ. 5 оноо гэдэг нь өөрөө одоохондоо бас хэр том шийтгэл вэ гэдгийг бас замын цагдаагийнхан байгууллагууд бас судалгаан дээрээсээ үнслээ дахиад нэг тооцох хэрэгтэй баг. Тэр хоёр удаа осол гаргаад тэр нь бол нэлээд ноцтой зөрчил бол бас үндэслэл болох баг. Бас эрхээ асуулахгүй байх тухай жолооч нар бас тэрнээс нэлээх айдаг. Тэрнээсээ бол бага хэмжээний хохирлууд дээр ч гэсэн хоорондоо зөгцөөд явдаг. Даатгалаач дуутахгүй, замын цагдаагаач дуутахгүй тэмдэглүүлэхгүй байх асуудал гардаг шүү дээ тийм. За энэ журамтай холбоотойгоор юуны замын цагдаагийн талаас бол жолооч осол хэрэг гаргахад нэгдүгээрт зөрчлийн оноогоор хариуцлага үрж явах. Даатгал талаасаа болохоор нэг удаа, хоёр удаа гэл ингээд цаашаа нөхөн төлөр хэд удаа авсан тооноосоо хамаарат хойдон жилийн хураамж нэмэгдэж байгаа. За чи нэг удаа нөхөн төлөр авчих юм бол 55%-аар, хоёр удаа нөхөн төлөр авах юм бол 2.5 дахин нэмэгдэх юм уу тийм ээ. Хойдон жилийн хураамж нэмэгдээд хохирол гаргаагүй жилүүдэд байх юм бол түүнийг нь урамшуулад хураамж нь багасдаг. Ингээд замын цагдаагаас болон даатгал талаас аль талаасаа жолооч нарыг хариуцлагажуулж байгаа буюу замын нөхцөлийг одоо эрсдэлийг бууруулах алхам ингэж хоёр талаас хийгддэг. Зарим тохиолдлууд дээр даатгалыг замын цагдааг дуутахгүйгээр даатгалаасаа нөхөн төлрөө авчиж байгаа ч гэхэд даатгалыг бан нөхөн төлрөө материал бүрдүүлэхэд замын цагдаагийн тодорхойлолт нэг чинь тийм ээ. Тэгэхээр энэ нэг талаасаа зүгээр хоёр этгээд хоорондоо тохиролцоод залилан одоо хурам эхлэлтүүд хийгдэх гэдгээс сэргийлж төрийн байгууллагад итгэж штэ даатгалын байгууллагын зүгээс тийм ээ. Тэгэхээр энэ талаасаа бас байж байгаа. Нөгөө талаасаа замын цагдаагийн байгууллагууд бас хохирол осол болгон дээр очихгүйгээр байна гэдэг бол нэг талаасаа урьдчилан сэргийлэх ажлыг бас бүн үгүй гэдэг бас бодоод үзэх хэрэгтэй. Ослын газар замын цагдаа болгонд дуудагдж очиод замын цагдаа очдөг байх юм бол энэ бол одоо зөрчлийн оноо тооцно гэх юм бол хариуцлагажуулж зөрчлийн оноогоо асуулахгүй тулд дээрээс нь даатгалын хойдон жилийн хураамж нэмэгдэнэ гэдэг үүднээс энэ хоёр шалтгааны улмаас аль болохоор осол баг гарахыг хичээх хэрэгтэй байх тийм ээ. Тэрнээс замын цагдаа маань одоо бидний битгий дуудаараа баг зэрэг хүний амнаас эрүүл мэнд хохироогүй бол бидний замын цагдаагийн шаардлага байхгүй шүү. Тэгээд өөрсдөө зохицоо явуулаад байгаараа гэх юм бол энэ эрсдлийг бууруулж яах үгүй гэдгийг бас бодоод үз. Харин осол болгон дээр замын цагдаа нь очдөг байх юм бол ослын тоо буурна гэхээс нөгөө тэр бол бас өөрчлөн сэргийлж байгаа бас алхам мөн үгүй гэдгийг бас бодмоор л асуудал байна.